Сайн байцгаана уу? А2 буюу дунд чатны 16 дугаар видео хичээлдээ тавтан байрлана уу? Бид бүхний энэ 7 хоногийн үзэх сэдэв бол мода вчера аднес. За загвар өчигдөр ба өнөөдөр гэсэн сэдвийг авч үзцгээе. За та бүхэн номныхоо 136 дугаар хуудсанд анхаарлаа хандуулаарай. 136 дугаар хуудсны шинэ үгтэй бүгдээрээ танилццгаая. Бота, боти, бонда, жини, кабат, колхоти, кошеле, кравата, микина, облек, поношка, поношки, сако, сукне, свитер, шати, трико, тричко. За та бүхэн номныхоо 129 дугаар хуудсыг нэгээрэй. 129 дугаар хуудсны 1-р засал буюу цвичини една. С яке то писо фотографие една аж 5. За 1-5 хүртэлх фото зурган дээр аль үеийг хідээс хэдвэр үеийг төрсөлсөн байна гэж байна. За тэгэхээр напрашиглаад жишээ нь фотографие число една е. За 1-р зурган дээр боллоо. За одоо энэ 5 хариултаа сонгоно гэсэн үг. За A хариулт нь is 80 лет девате нааттай хостолети. За тэгэхээр A хариултыг орчуулах юм бол за 20 дугаар зууны 80-ад он гэж 80-ад оноос одоо энэ зургийн аль хувцсуудыг өмсдөг байсан бэ гэсэн утга байна. За бид нь болохоор 20 дугаар зууны 30 дугаар оноос гэсэн үг. Тэгэхээр одоо энэ дээр бол одоо 1980 1930 гэх мэтчлээ явж байна. За тэгвэл падисат их лет 20-ийн хостолот гэхээр 20 дугаар зууны 50 дугаар оноос. Тэгэхээр одоо 1950 оноос гэж ойлгох нь. За тэгэхээр дид нь 20 дугаар зууны 70-ад он. За тэгэхээр 1970 оноос. За 21-р зууны 10-ад он гэхээр ч одоо 2010 оноос гэсэн утгатай байна. Тэгэхээр эдгээрийг та бүхэн чеклэн гэсэн үг. За фотография число 2 е is гэд эндээс. За фотография число 3 е гэд эдгээр 5-аас сонгоно. За фотография число 5 е is гэх мэтлэнгээр сонгоно гэсэн үг. За тэгвэл 2 дугаар засгалд анхаарлаа хандуулцгаая. Цвичини 2. На яке фотографии е тото обличини. За эдгээр хувцснууд одоо аль зурган дээрүүд байна гэж байна. Напрашиглаад жишээ нь сукне. За сукне гэдэг маань юбк хэлж байна. За сукне е на фотографии. Е гэдэг бол гэсэн үг тийм үү? На фотографии гэхээр зурган дээр гэсэн утга байгаа. Тэгэхээр юбк бол зурган дээр. За тэгээ энэ дээр бол 4 5 гэж байна. 4 болон 5 дахь зурган дээр юбк байна. Гэх мэтчлэнгээр өгүүлбэр зохионо гэсэн үг. Тэгэхээр бид бүхэнд 12 хувцсны нэр ээж байна. Эхний ээлжинд багш нь та бүхэндээ 12 эдгээр хувцсуудыг хэлж өгье. Сукне, кошеле, клобок, кабат, кравата, халенка, колхоти, шортки, сако, шати, трико, тричко, бонда. За тэгэхээр бид бүхэн эдгээр үгнүүдийг Монгол орчуулгуудын дэлгэцэн дээр багшийнхаа чигт болгоход анхаарлаа. Тэгвэл за кошеле буюу цамц аль зурган дээр байна гэж хэлхийн тулд за кошеле е на фотографии гэд за жишээлбэл тэгши тийм үү 3 дугаар зурган дээр байна гэдэг ч юм уу. За тэгвэл клобок маань дугуйг малгайг хэлчихнэ тийм үү. Тэгэхээр клобок е на фотографии 2 тий 20 дугаар зурган дээр байна. За тэгвэл гадуур хүрм кабат. За кабат е на фотографии 2 20 дугаар зурган дээр гадуур хүрм байна. За тэгвэл колхоти өмд. За колхоти е на фотографии 5 4
За бунда гэхээр гадуур хүрэн. За тэгэхээр бунда е на фотографии две гэх мэтчлэнгээр зургийг зааж ямар хувцснууд байгааг нэрлэж болох нэ. 3 дугаар дасгал буюу цэвжиний тгши. Яка обличение на фотографиях с вам либи небо неопак не либи. За зураг дээр ямар хувцсан танд таалагдаж байгаа болон эсвэргээрээ ямар хувцсан таалагдахгүй байна гэдгийг хэлээрэй гэсэн байна. Тэгвэл напрашиклад жишээ нь либисеми обличение. За либисеми гэдэг нь надад таалагдах гэсэн үг. За либице гэдэг үйл үг байгаа. За ми гэдэг нь надад. За обличение гэдэг маань хувцс. Тэгэхээр либисеми обличение гэдэг нь надад хувцс таалагдаж байна. За тэгвэл хэдвэр зурган дээрх те одоо на фотографии число една гэдэг ч юм уу те. Тэгвэл нэгдүгээр одоо номерын одоо зураг надад зурган дээр хувцс тийм үү? Нэгдүгээр номерын зурган дээр хувцс надад таалагдж байна гэсэн утгатай болж байгаа. Тэгвэл хоёрдугаар номерын хувцс надад таалагдж байна гэж хэлэхээр бол либисеми обличение на фотографии число 2. За гуравдугаар зураг надад таалагдж байна гэвэл либисеми обличение на фотографии число 3. За дөрөвдүгээр зураг надад таалагдж байна гэх юм бол за либисеми обличение на фотографии число 4. За 5 дугаар зураг гэх юм бол либисеми обличение на фотографии число 5 гэх мэтчлэнгээр хэлж олно гэсэн. За тэгвэл 4. Дөрөвдүгээр сал буюу цэвчиний 4. Повидейтеси ярилцаарай. Процучуте словны засобы настроение 136. За тэгэхээр 136 дугаар хуудасны үгийн сангийн дасгалыг одоо ажиллаарай гэж. За напрашиклад жишээ нь мам на собье. За би одоо өмсцэн байна гэсэн үг. Мам на собье. За тэгвэл рада насим. За эрэгтэй хүн бол рад насим. Эмэгтэй хүн бол рада насим гэж хэлдэг. За эмэгтэй хүн рад гэдэг дуртай гэдэг үгийн ард а төгсгөлтэй гэж ойлгоно. Эрэгтэй нь л төгсгөл байхгүй. Тийм учраас энэ дээр ташуу зурсан. За тэгвэл багш өгнөд эмэгтэй учраас рада насим. Би өмсөх дуртай. За гэд жишээлбэл сукни тэ юп өмсөх дуртай. За малгай өмсөх дуртай эрэгтэй хүн байлаа гэж бодоход рад насим глобовч гэдэг юм а тий гэх мэтчлэнгээр хэлнэ гэсэн үг. За тэгвэл энэ дээр 3 асуулт байна. Яка обличение мате на собье. За ямар хувцс та яг одоо өмссөн байна гэсэн ямар хувцс өмссөн байна гэсэн асуултанд хариулна гэсэн үг. За тэгэх юм бол мам на собье обличение гэд одоо хувцсныхаа нэрсүүдийг хэлнэ. Мам на собье обличение гэдэг хувцсныхаа нэрсүүдийг хэлнэ. За 2 дугаар асуулт нь болохоор яка обличение носите рад рада. За ямар хувцс өмсөх яг дуртай вэ? За тэгэх юм бол носим рада эсвэл носим рад обличение гэд хувцсаа хэлнэ гэсэн. За 3-т нь яка обличение нематен рада неснашите. За ямар хувцас одоо өмсөх дурггүй болон эсрэгээр нь одоо өмсдөггүй вэ, худалдаж авдаггүй вэ гэсэн утгатай асуултанд та бүхэн маань хариулахдаа за немамрад эсвэл немамрада. За эсвэл неснашим гэд обличение тухайн хувцсныхаа нэрсүүдийг хэлээд явна гэсэн үг. За цаашаа авъя. За 5 дугаар дасгал буюу цэвчиний пет. Том Маи Петр Марина А Том на собье. За Петр Марина Том нарте юу өмссөн байна вэ гэж. Напрашиклад жишээ нь Петр мана собье кошили. За Петр өөр одоо цамц өмссөн байна те. Тэгэхээр ма гэдэг үйл үг маань анхны хэлбэр нь мит байгаа. Ардаа аккузатив шаарддаг. Тэгэхээр дөрмийн хувьд ард нь орж байгаа нэр үгсүүд бол заахын ялгал дээр хөрөөд явна гэсэн. Тэгэхээр энэ яагаад кошили болоод зүйлий болсон байгаа гэхээр кошиле гэдэг эд төсгөлтэй үг маань заахын ялгал дээр хуурсан байна гэсэн. Тэгэхээр бид бүхэнд өгөгдсөн байгаа энэ нэр үгсүүдийг бид нар дөрмийн хувьд за Петр эсвэл Том, Марина, Ма гэд тэ на собье арталынхын нэр үгсүүд нь заахын ялгалын шаарднаа л гэсэн. За жишээлбэл сукне гэдэг үг байна. За сукне гэдэг маань юпг. Тэгэх юм бол Марина мана собье сукни болно гэсэн үг. Сукни зөөлөн ийтэй. За тэгвэл неотром дээр заахын ялгал дээр одоо жишээлбэл
хувирдаггүй учраас за Тричко гэдэг маань одоо энэ подолкийг хэлж байна те. Тэгэхээр Марина Мана Собия Тричко хിവэрэ байна. За Микина гэхээр за энэ малгайтай цамцыг хэлж байна. За тэгэхээр А төгсгөлтэй байна. За бүгдээрээ эдгээр үгсүүдийг болохоор ерөнхийдөө хичээлийн одоо ихэнд хилээд өгчихсөн учраас ихэнх нь мэдж байгаа одоо давтагдсан үгнүүд явж байна. За энэ дээр бриле буюу нүдний шил явж байна. За бидэнд 12 өгүүлбэр бас одоо гүйцээхээр өгөгдсөн байна. Тэгэхээр нэгдүгээр өгүүлбэрийг бүгдээрээ хамтдаа гүйцээцгээе. За жишээлбэл Петр ма черни. За Петр черни гэхээр хар өнгөтэй. За облик. За тэгвэл хоёрдугаарт нь Петр ма модров. За модров гэхээр чинь хөх өнгөтэй. За кошили. За энэ сорочхон цамцыг хэлж байна. За тэгвэл Петр ма черне хар. За боти гутал. За Петр ма черне боти. За дөрөвдүгээрх нь Марина ма Костковани капат. Гадуур хүрмийг хэлж байна. За тэгвэл 5 дугаарх нь Марина ма червенов улаан тийм үү? Сукни 5 дээр. Сукни. За тэгвэл 6-ад нь Марина ма черни топ. Хар өнгөтэй футболк өмссөн байна. За 7-ад нь тэгвэл Марина ма черне боти. Марина ма черне боти. За Марина хар гутал өмссөн байна. За Том ма чернов микино. Том ма чернов микино. Багшийн сая тайлбарласны дагуу микина гэдэг үг маань микино болсон байна. За 9-т нь Том ма модре тричко. Энэ хөх подолкийг хэлж байна. Том ма модре тричко. За тэгвэл 10 дахь өгүүлбэр дээр Том ма проховане судалтай шортки. За 11-д нь Том ма шидэ саарл. Тенниски. За энэ пузик хэлж байна. Тенниски. За 12 Том ма модре слонечни. Бриле гэж байна. За тэгэхээр Том ма модре слонечни бриле гэдэг нь хөхөнгийн нарны шил зүгсэн байна. За эдгээрийг та бүхэн маань төвтөртэй буулгаж аваад цэгийн оронд саяны одоо багшаа хэлж өгсөн өгсүүдийг бичнэ гэсэн үг. Ерөнхийдөө багш нь энэ дээр тухайн дасгалын түлхүүрүүдийг оруулаад өгсөн учраас нөхөн бичгэд бол амархан байна. Ойлгоход ч гэсэн маш төхөн болгож өгсөн гэж ойлгож байна. За 6 дугаар дасгал. За CD 2-ын 16-г сонсох дасгал байна. Послов хейте Кам Петр Марина а Том Денеска Пуйдов Мои входные обличения. За сонсорой. Марина, Петр, Том нар өнөөдөр хаашаа явах гэж байна? За тэдэнд хувцсан зогсон байна уу гэж байна. За ингээд бүгдээрээ CD-г авч сонсохоос өмнө эдгээр асуултуудад хариулах учраас асуултуудыг их нээлж бас танилцчихъя. За Петр Пуйде. Петр явах гэж байна. Хаашаа? До дивадла. Театр руу. На еднаны скринти. За уулзалтанд явах гэж байна. На митинг. За болзоонд явах гэж байна. За Марина Пуйде. Марина на працовный поговор. Ажлын ярилцлаганд явах гэж байна. На концерт үзэхээр явж байна. До праце. Ажил руугаа явах гэж байна. За тэгвэл Том Пуйде. Том хаашаа явах гэж байна. Плават апак до кино. Усан цэлээд дараа нь кино театр руу явна. За до праце пак на волейбол. За ажил руугаа яваад дараа нь волейбол тоглохоор явна. За на пиво до господи. За уушин газар руу пиво уухаар явах гэж байна гэсэн энэ асуултуудад бүгдээрээ CD-г сонссныхаа үндсэн дээрээс хариулна гэсэн. Ингээд бүгдээрээ CD 2-ын 16-г авч сонсцгоё. Dialog 1. Kam jdeš, Petře? Teď jdu do školy, ale večer jdeme s Evou do divadla. Dialog 2. Co budeš dneska dělat, Marino? Dneska dopoledne musím jít k doktorovi a pak půjdu do práce. Dialog 3. Jaké máš dneska plány, Tome? Až skončí lekce, půjdu plavat a pak do kina. Dneska mám volno.
За 7 цэцэл анхаарал хандуулаарай. Цэвчний сэдвэм. Петровы камарады Мартин, Дан, Эва, Млуви о том, если я про не облачение důležité. Послушайте, дайте, кто кто на фотографии. Дополнительно именно к фотографии. За тэгэхээр Петрийн найз Мартин, Дан, Эва нарт хэдэнд хувцас чухал хэсэг талаар ярилцаж байна. Сонсоод зураг дээрх одоо хийн болохыг нь таагараа. За зурагт нэрсийг нь бүглөөрэй гэсэн байна. За ингээд бүгдээрээ CD 2-ын 17 гарт сонсцгоё. Je pro vás oblečení důležité? Martin říká. Ne, oblečení pro mě není vůbec důležité. Nové věci si kupuju maximálně tak 1, 2krát za rok. Vlastně já to ani nekupuju. Oblečení mi kupuje máma. Vždycky zajde do second handu a nakoupí svetry a trika pro celou rodinu. Já teda myslím, že nakupovat oblečení je ztráta času. Navíc to není ekologické a je to konzum. Dan říká. Samozřejmě, že oblečení je pro mě důležité. A fakt hodně. Kupuju si skoro každý týden něco nového. Džíny, tričko nebo bundu, ale nejvíc miluju boty. Mám doma asi 20 párů. Nakupuju nejvíc v Dieselu nebo v Benettonu a přesně vím, co je moderní. Oblečení nosím maximálně rok nebo 2, pak ho dám do tašky ke kontejneru. Oblečení je pro mě fakt hodně důležité, protože říká, kdo jsem, vyjadřuje moji identitu. Ivo říká. Já chodím často na koncerty a do divadla a myslím, že oblek je na tyhle akce normální oblečení. Navíc studuju diplomacii a jazyky, takže jestli budu pracovat jako diplomat, budu oblek a kravatu nosit do práce každý den. Jsem rád dobře oblečený a myslím, že na tom není nic špatného. Naopak, vyjadřuje to můj respekt k ostatním lidem. За тэгэхээр бүгдээ CD 2-17 гарт сонслоо. 17-гийн жишээ нь болохоор напрашиглаад жишээ нь мислим же на фотографии една е. Мислим гэдэг нь би бодож байна же гэдэг нь гэж. Тэгэхээр гэж би бодож ийн гэсэн үг ихний хэсэг нь. На фотографии зурган дээрх една е. Нэгдүгээрх зурган дээрх бол би одоо дан гэж бодож ийн гэж хэлэхээр бол мислим же на фотографии една е дан. За тэгвэл 2 дугаар зурганд би Иво гэж бодож байна гэж хэлэх юм бол мислимжээ на фотографии една е Эва. За тэгвэл 1-р зурагт дээрхийг би Мартин гэж бодож байна гэж хэлэх юм бол мислимжээ на фотографии една е Мартин. За тэгвэл 3 дугаар зурган дээрхийг би тэр гэж бодож байна гэж хэлэхээр бол жишээлбэл мислимжээ на фотографии тэршие дан гэх юм уу. Гэх мэтчлэнгээр хариулна гэсэн. За 8 дугаар суулд анхаарлаа хандуулъя. Цэвчний осом. Послушайте ještě jednou. Дахин нэг удаа сонсоорой. Co je nebo není pravda. За аль нь үнэн одоо худал хэсгийг нь тэмдэглэрээ гэсэн байна. За тэгэхээр бүгдээ өгүүлбэрүүдийг нь авч орчуулцгаая. Мартин си купуя облечений сам. За Мартин хувцаа одоо өөрөө худалдаж авдаг. За хоёрд нь Мартинова матка не купуя облечений. Мартины ээж нь хувцас худалдаж авдаггүй. За накуповод облечений е подле Мартина страта часу. За Мартиныхаар болвол хувцас худалдаж аавна гэдэг бол цаг хүрсэн ажил гэж. За тэгэхээр дөрөвт нь данси каждый месяц купуе нецо новého. За дан сар бүр. За каждый гэдэг нь бүр месяц, каждый месяц гэхээр одоо сар бүр гэсэн. Сар бүр ямар нэгэн шин одоо нецо гэдэг нь ямар нэгэн гэж байна. Новého гэхээр шин. Тэгэхээр нецо новého гэвэл ямар нэг шин зүйл. Купуе худалдаж авдаг. Тэгэхээр данси си гэдэг нь өөртөө гэсэн утгыг илэрхийлдэг. Өөртөө купуе ситэй дамси гэх юм бол ер нь өөртөө гэсэн утгыг илэрхийлж байна. Тэгэхээр даан өөртөө сар болгон ямар нэг шин хувцас шин зүйл худалдаж авдаг гэсэн үг байна. Дан виждицки вицое модерни. Дааны хувьд үргэлжтэй цое модерни. Орчин үеийн зүйл нь юу вэ гэдгийг мэдчихэдэг. Ерөнхийдөө бол орчин үед ямар хувцас одоо тренд
ч юм уу загвар болж байгаа гэдгийг даан үргэлж мэддэг ийм төрлийн хүн байна. За тэгэхээр да нержика же обличение выдерживая якие. За тэгэхээр даан хувцс болвол те тухайн одоо хувцс одоо хүнийг илэрхийлдэг гэж ярьдаг хүмүүсийн нэг төрөл гэсэн. Ерөнхийдөө ямар хувцс өмсөж байгаагаар нь одоо илэрхийлж болно гэж ярьдаг. За тэгвэл 7. Эва ходидо дивала небо на концерт в облеку. За 9-р сар анхаарлаа хандуулаарай. Цивчиний девиет. Повидейтеси ярилцаарай. За 1-р өгүүлбэр. Е про нас мода облачение долежите. Як часто си купуете новое облачение аботи. За ярилцаарай гэж байна. За мод болон хувцас таны хувьд хэр чухал вэ? За шинэ хувцас болон гутлыг одоо хэрэг худалдаж авдаг вэ гэсэн байна. За тэгэхээр 2-р өгүүлбэрт анхаарлаа хандуулъя. Купуете си негди облачение second hand. Мислите же е там можно купить заимовое облачение. За гар аргаар хийсэн хувцсыг хаяа худалдаж авдаг уу? За тэндээс сонирхолтой хувцас худалдан авах боломжтой гэж та бодож байна уу гэж байна. За тэгэхээр 3-р өгүүлбэр бол яке обличение исте носила гидиш исте била мала небо якоти инежир. Тинежир. За тэгэхээр бага байхдаа болон өсвөр наснд байхдаа ямар хувцас өмсдөг байсан бэ? За өсвөр наснд байхдаа эсвэл бага байхдаа тэ одоо гидиш гэдэг нь тэр үеийг хэлж байгаа. Носила өмсөх. За обличение. Яке обличение ямар хувцас гэсэн утгатай байна. Өгүүлбэр 100%. За эдгээр та бүхэн хариулна гэсэн үг ээ. За ингээ өнөөдрийн хичээлдээ хамт байсан та бүхэндээ баярлалаа. Энэ 7 хоногийн бидний үзэх сэдэв бол өнгөрсөн болон одоо үеийн хувцсны загвар модын талаар үзэж байгаа. Тэгэхээр шинэ үгнүүдээ шинэ үгийн дэвтэртэй хуулж бичиж цээжлэх. За дасгал ажлуудаа бол нам дээр ажиллаад явж олно. Сонсох дасгалуудаа дахин одоо автосунанд зүүж явахдаа ч гэдэг юм уу, гадаа салхилж явахдаа ч гэдэг юм уу, заавал сонсож өөрийнхөө одоо чихний одоо дуудлагыг сайжруулах, одоо чих онгойлох гэж байгаа тий тэр дасгалуудаа хийгээд яваарай. Ингээд дараагийн хичээлээр уулзах төр баяр та.